За сайн мэцхан охтуудаа Охтын подкастын ээлж дугаар та бүхэнд хүрч байна. Тэгэхээр энэ удаагийнхаа дугаартаа бид нэлээд охтуудын сэтгэл зовж явдаг сэдвээр ярилцахад зочны орсон байна. Тэгээд сэтгэл судлаач Амина манай энэ удаагийн дугаартаар орж байна. Сайн байна уу? Урьж оролцсон маш их баярлалаа. За Охтын подкаст эхэлснээс хойш ер нь охтууд маань аюул санал сэтгэлээ илэрхийлж байгаа. Тэгээд тэр дундаа ялангуяа одоо биеийнхээ жинтэй холбоотой эсвэл гадаад үзмжтэй холбоотой энэ асуудлууд дээр охтууд маань аюул хэцүү байна. Бусдын зүгээс ирж байгаа шүүмжлэл аюул хүнээр тусч байна гэх мэтээр ингээл санал сэтгэлээ илэрхийлж байна л та. Тэгэхээр хоёлаа өнөөдрийн ярилцах сэдэв маань body shaming гэдэг сэдвээр энэ юу нь яг юу юм бэ? Тэгээд өсвөр насны охтуудад сэтгэл зүйн онцлогоос хамаарат энэ тухайн ойлголт маань яаж нөлөөлж байгаа юм бэ гэдгийг задлаад ярих гэж бодож байна. За body shaming нь за яг ерөнхийдөө энэ маань өөрөө нөгөө хүн өөрийгөө яг боддоор байгаар нь бах бод тийм үү ингээд бүх зүйлийн одоо хэлбэр талаас нь хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа л асуудал гэсэн. Энэ дээр бол одоо шинэ биеийн ус ургах юм уу битэж нөгөө тэр үстэй байх нь муухай гэдэг ойлголт ч юм уу. Тэрнээсээ болоод ичдэг. За магадгүй биеийн жиндэр тийм үү ингээд том эсвэл арай жилүүдл жинтэй байх юм бол бусад хүмүүс тэр зүйлийг айгүй их тэрүүгээр нь доогддаг ч юм уу. Тэрийг хүлээж авахгүй байдлаасаа болоод айгүй их ингээд жим барих гэж турдаг ч юм уу. Ингээд ийм асуудлууд нөгөө өөрийгөө яг боддоор байгаар нь хүлээн зөвшөөрч яг өөрийнхөө хэлбэр талаас харагдаж байгаа зүйл төрхийг л ерөөс хүлээн зөвшөөрч чадахгүй байгаатай холбоотой ийм асуудал үүсдэг гэсэн. Тэгэхээр яг охтууд бол энэ подкастыг сонсч байгаа. Гэхдээ энэ маань ерөөсөө нөгөө хүн төрөлхтний өөрийнх нь айгүй том асуудал ахгүй. Ингээд хүн нөгөө өөрийгөө боддоор байгаар нь хүлээж авч чаддаггүй. Яг вэ гэхээр ерөөсөө хүн төрсэн цагаасаа эхлээд хамгийн түрүүнд за ингээд ээжээсээ зөвлөө тийм. Тэгэнгүүт хамгийн ихний ингээд хүний харьцаж байгаа орчин хэн байдаг вэ гэхээр ээж аав байдаг. Тэр ээж аавтай хүүхэд хамгийн түрүүнд сэтгэл зүйн хүлээн зөвшөөрөх хэрэгцээ маань багтаа төрүүлээд тэр хэрэгцээ маань хангах хэрэгтэй гэсэн. Гэтэл ээж аавын зүгээс юу гэдэг хүүхдээ хангалттай хэмжээний юу гэдэг ингээд айгүй гоё үгээр хайрлахгүй, тэрхгүй, анхаарал халамжийн өгөхгүй, магадгүй тэр хүүхэд өөрийнхөө сэтгэл хөдлөлт мэдрэмжээ илэрхийлэхэд нь тэрийг нь шууд өгөөсгөл ийм байж болохгүй гэдэг ч юм ингээд эсвэл алдаа гаргангуут нь маш их шийдэгдэг ч юм уу. Тэр энэ зүйлээс болоод хүүхэд маань би алдаа гаргаж болохгүй юм байна. Би яг ингээд байгаараа ингээд байж болохгүй. Яг энэ хүмүүс одоо намайг ингээд хайрлаж байгаа хамгийн ойлгож байгаа татны хүмүүстэй ээж аавтай хүлээн зөвшөөрөхийн тулд энэ хүмүүст би зориулж өөрийгөө өөрчлөх ёстой байна гэдэг анхны ийм комплекс үүсдэг гэсэн. Тэгэхээр ингээд ээж аавтай хүлээн зөвшөөрөгдөхөд явж ил цаашаа ингээд хүн хаашаа бас ингээд очиж байгаа гэхээр найзуудтай эргэн тойрондоо тийм үү. Тэгэхээр ингээд энэ эргэн тойрон найз нөхдийн хүрээлэл ялангуяа за цэцэрлэг, сургууль за ингээд өсвөр наснд очлоо. Тэгэнгүүт яг найзуудтай эргэн тойрондоо хүлээн зөвшөөрөх хэрэгцээ маань хангагдаагүй байх юм бол дахиад ингээ хүлээн зөвшөөрөхийн тулд тэр хүмүүс өөрийгөө өөрчлөлт хийдэг гэсэн. Ялангуяа өсвөр наснд одоо шинэ ингээд яг нэг гормоны өөрчлөлт орж байгаа. Тэгээд ингээд эмоц, сэтгэл хөдлөл мэдрэмж маань маш их савлгаатай үе ирж байгаа. Яа тэгэхээр энэ нас бинт хүрч байгаа. Ингээд бүх зүйлийг нас бинт хүрсэн хүний зүгээс зохицуулах гэж бие физиологи маань цаанаасаа хөгжиж байгаа энэ үе завсрын үе байхгүй. Тэгэхээр энэ үед бас сэтгэл хөдлөл мэдрэмж маань нэлээд ийм одоо савлгаатай өөрийгөө ойлгох гэж явж идэг. Тэгээд ялангуяа гадаад төрөх маань яг ингээд аягүй чухал байна. Яа тэгэхээр эсрэг хүсэндээ таалагдмаар байдаг. Анхны үерхэл эсвэл ингээд өөрийг нь хэн сонирхож чинь, хэн хайрлаж чинь яг тэр хүмүүсэнд харуулад өөрийгөө аягүй гой байлгамаар санагддаг. Тэгэнгүүт хэн хүлээн зөвшөөрөгч чинь ингээд эргэн тойрны айдлуудыг харангууд дандаа нийгмийн тогтолцоо одоо ингээд сошиал нэтворк ч юм ингээд хамгийн нийтээрээ хошуурж одоо анхаарлаа тавьж байгаа хамгийн мундаг гоё гэсэн зүйл хүмүүс нь ямар байгаа гэхээр туханхай тэгээд ийм төгс пропорцтой айгүй гоё бүх юм зэгцтэй ч гэдэг юм ингээд бүх зүйл нь гоё байнгут ийм л байх хэрэгтэй байна гэдэг ийм кодыг хүртэл бий болгож чинь гэсэн байна. Тэгэхээр ийм байж ижил би хүмүүс таалагдах юм байна гэсэн мэдрэмжийг аваад ингээд хүлээн зөвшөөрөх хэрэгцээ маань ингээд яваал байдаг. Тэгээ хамгийн их нөгөө сэтгэл зүйн хувьд нөгөө гадаад төрхөндөө асуудалтай одоо юу гэдэг дараа нас бин төрсөн ханаач гэсэн шаналж явдаг хүмүүс ингээд насан туршдаа биеийн хадгалах гэж аяг хичээдэг ч юм уу. Эсвэл өөрийнхөө ямар ч лайсан гадаад үзмжийг хамрах ч юм уу, уруулах ч юм уу болоод энэ маань яг өсвөр наснд үүсдэг. Тэр өсвөр наснд өөрийнх нь санаандгүй байдлаар ингээд хилцэн зүйлийг аяг хэмзэн хүлээж аваад тэгээ тэр зүйлийг аяг их насан туршдаа нөхөж тэрийг зүгээр болгохын тулд ингээд тэр зүйлээ дүүрэхийн тулд ингээд амьдраад байдаг гэсэн. Тэгээ нас бин төрсөн хойноо хаашаа явдаг гэхээр нөгөө ажил мэргэжилтэй болдог. Нийгэмд хүлээн зөвшөөрөх хэрэгцээ
харилцаа маань цаашаа ингэ явдаг гэсэн. Тэгэхээр нийгэм төлөөлөл зөвшөөрөхийн тулд бүх зүйлүүд төгс байх хэрэгтэй юм шиг ингээд хүмүүс өөрсдөө жаач хийгээд одоо шүмжлээ. Тэгэхээр энэ нөгөө body shaming гэдгийн цаана аюул том сэдв ба. Тэр ингээд хамгийн чухал зүйл маань яг юу вэ гэхээр нөгөө өөрийгөө хүлээн зөвшөөрөхс гадна өөрийнхөө байгаа байдалд итгэлтэй байх төр мэдрэмж аюул чухал гэсэн. Өнөөдрийн дугаараа бичгээд би ингээд өсвөр насндаа ер нь ингээд ямар яг энэ сэдвтэй холбоотой надад ингээд юу тохиолдож ирсэн болоо гэж эргэж бодоод үзлээ л дээ. Тэнгүүд надад болохоор ингээд гурван найзтай байж байгаад нөгөө хоёр найз маань ингээд огтод чиний энэ гоё ийм чи ингээд хөөхөн гэж ярьдаг штеп. Тэгж байгаа нэг удаа ингээд намайг харснаа чи амар санаа онцгүй уралтай юм биш үү гэж хэлчихгүй юу. Чи тэр нь ингээд дундаа ингээд ч юм уу ингээд надад нэг тийм тохиолдоод ингээд одоо л хадгалагдаад үлдсэн байгаа байхгүй. Тэгээ яаж ч юм би ингээд оюутан байхдаа тэгээд ажлын байран дээр гарсан хонож гэсэн ер нь миний урал угаасаа ингээд айгу онцгүй. Тэгээд нэг бодож муудаад хэрэггүй байна гэсэн нэг тийм яаж ч зөвхөн санаа бүр суудсан байсан байхгүй надад. Тэгээ ингээл яг октодод яг энэ сэдвэр ингээл ярьж өгөхгүй за миний төхөөлөг батсан чи хамгийн дөрөв энд ингээд толгой бууж ирээд юу асуух гээд байна гэхээр хэрвээ одоо яг над шиг ямар нэгэн байдлаар бусдын одоо энэ шүмжлэлээсээ тухайн хүнд гадна төрхтэй холбоотой ингээд юм ирээд ингээд эмзэг сэдв болоод үлдчихлээ штэ. Энэ тохиолдолд октод маань ер нь яг яах юм болоо тийм энэс яаж гарах юм болоо. За энэ болохоор одоо нэг яг бодолтой холбоотой айгүй их өөрөөр ажиллах шаардлагатай нэг айгүй чухал зүйл баадаас тэлцээд энийг хүн болгон даван тул айгүй хэцүү. Энэ нэг сул талаа хүлээн зөвшөөрөх. Тэгэхээр яалтчгүй хин нэг өөрийг нэг ийм юм байна гэж шүмжилчэнгүү тэрийг өөрөө сул тал гэж хүлээж авч байгаа. Энэ миний сул тал учраас таалагдах юм шиг. Тэгэхээр ингээд хүн нөгөө өөрийгөө яг боддоор байр хүлээж авч хайрлахад өөрийнхөө сул талаа хүртэл хүлээж авч тийм үү. Яг ингээд давуу талаа л хүн ингээд илэрхийлэл тэрэн дээр фокуслоод яваад байгаа боловч хүн өөрийнхөө яг сул талтай байгаа хэсэг гэсэн хүлээгээд авчих юм бол бүрэн тэр чигээр өөрийгөө хүлээж авч байгаа л байгаа. Тэгэхээр ингээд нэг юм өөрийгөө боддоор үнэлэх хүнлэмж маань юу гэдэг яаж эхэлдэг вэ гэхээр ингээд за одоо жишээлбэл нэг ийм зүйл байгаад ингээд би өөрийнхөө түүхийг яриа л да. Би ингээд бас л яг body shaming дээр асуудалтай байсан. Би ингээд өсвөр наснда юу гэдэг айгүй их нөгөө илүү дэлжинтэй. Тэгээд ингээд нөгөө айлын ганц хүүхэд учраас ингээд хүүхдүүдтэй найзлах гэхээр яагаад ч намайг нэг юм өдөөн гэлтэй. Тэгээл ингээд жоохон гадуурх маягтай. Ингүүт тэр үед надад нэг хамгийн их сэтгэл зүрх маань ингээд би бүдүүн гэдэгтэй ач холбогдлыг шархалахаас илүү яг юун дээр хэцүү байсан бэ гэхээр энээсээ болоод хүмүүс намайг тоохгүй юм гэсэн мэдрэмжийг авангууд хүмүүстэй харилцах, холбогдох, хайрлагдах тэр мэдрэмж маань ингээд хангахгүй байнгут за би энэ бүдүүн маань асуудал байгаа маань гэдэг аюу хөөртэй эмзэглээд эхэлчихсэн гэсэн. Тэгээд яг өсвөр насны дээр аюу сакс тоглоод тэгээд нөгөө турах гэж аюу их нөгөө огцон ингэж хоолоо хасаад нэг сар марч юм ингээд амар ингэж баг гэдэж мэдээс. Тэгээд турсан. Гэхдээ дараа нь ингээд эрүүл мэндийн асуудал надад ус ходоод маш их өвддөг болсон. Тэгээд нөгөө ингээд огцон турахаар нөгөө хүн чинь дархлаа өөрөө маш их хүчтэй ундаг. Тэнгүүд маш их амархан өвддөг, ядардаг болчдөг. Тэгээд за тэр асуудлаа яг ингээд тураад бол асуудлаа шийдэж байгаа. За ингээд ямар ч л хүмүүстэй харилцаар зараа ингээд нэлттэй. Гэтэ миний өөртөө хандах хандлага маань л яг тэр нэг турах процессор өөрчлөгдөж байгаа байхгүй. Тэрнээс ч би бүдүүн байсан ч гэсэн хүмүүстэй харилцаа маань илүү их нээлттэй. Би өөрийгөө бүдүүн гэдэг дээр фокус хийхгүйгээр айгүй их ингээд нээлттэй тэрийг хүлээж аваад айгүй нээлттэй гэсэн бол яг л адилхан хүмүүстэй айгүй нээлттэй харилцдаг юм л хүн болохоос. Тэр нөгөө өөрийнхөө тэр асуудлыг турах асуудлаар шийдсэн ч гэсэн дараа надад ямар хохирлтой асуудал үүссэн бэ гэхээр насны төрсөн ханаач гэсэн ингээд бүх төрүүлээ. Тэгээд ингээд эргээд турахын тулд айгүй их ингээд мацаг барьдаг ч юм ингээд өөрийнхөө биеийг яаж байгаа гэдгийг нөгөө боддоор мэдрэхгүйгээр шууд өөрийгөө амар ингэж хатуу хандж байгаа. Би тэр шийтгэл өгч байгаатай ямар ч ялгаа. Тэгэнгүүт ингээд маш их эрүүл мэндийн асуудалтай болонгоо за окей. Турах нь бол миний хувьд айгүй тийм чухал биш юм. Эрүүл байх нь айгүй чухал юм гэж бодоод тэгээд эрүүл байхын тулд би айгүй сайн хооллох хэрэгтэй. Гэтэ яг надад яг ямар хоол тохирсон. Яг юу гэдвэл миний биеийн жин болон эрүүл тогтолцоо маань яаж явагдгийг гэдгийг судалж өөрийгөө нөгөө танин мэдэх процесс маань явж байгаа. Яавал надад илүү өвтэйхэн өвдөхгүй, зовхгүй байх уу гэдэг дээр анхаарал хандуулж өөрийгөө судлах хэрэгтэй гэсэн. Тэр өөртөө илүү их таарж байгаа хоол бол илүү их эрүүл байх. Ялангуяа за ингээ биеийн илүү дэлжинтэй болчингууд энд яг юу өсдөг вэ гэхээр яагаад хүн идэв ингээд айгүй их стресстэй эсвэл бол юу гэдэг айгүйх нөгөө идэх хэрэгцээ маань яг яаж явагддаг вэ гэхээр айгүйх ганцаардах ч юм уу эсвэл айгүйх стресстэй байх үедээ хооллох хэрэгцээнээс нөгөө
бороо нэг сэтгэл ханж авч байгаа учраас хүн маш их ингээ иддэг. Тэнгүүт ингээд маш их стресссэн байх үедээ ингээ идэнгүүд ирээд харгалдаг ч юм уу те ингээд ийм зүйлүүд болоод тэгэхээр хэв хэмжээнээс нөгөө балансыг хадгалахгүйгээр нэг зүйлийг хүн ингээ хэтрүүлж хэрэглээд хэтрүүлээд хит их ингээ хасах хит баг идэх эсвэл хит их идэх маань ерөөсөө л энд нэг ийм дутуугийн хэрэгцээгээ хангах нэг юм сэтгэл зүйн хэрэгцээ байна л гэдгийг аюул сайн ойлгох гэсэн. Тэгэхээр тэр зүйл нөгөө хүн дотоод руугаа хандаад яг юу дутагдж байна надад ямар хэрэгцээ маань хангах ёстой ингээд хараад үзэнгүүт за хүн болгоны бараг адилхан хайрлах хэрэгцээ ойлгох хэрэгцээ хүн өөрийгөө бас дотроос хайрлах хэрэгцээ аягүй чухал. Тэр зүйл маань хангахдаггүй байгаа дангууд хүн гадаадаас нэг гадаад орчингоос нэг зүйлийг өөртөө өгөхөд аягүй их өөртөө ингээд комплекс үүсдэг байгаа. Тэгэнгүүт ингээд эрүүл амьдрах маань турах биш юм байна, эрүүл байх юм байна. Тэгэнгүүт эрүүл байхын тулд тасал хөдөлгөөн хийх хэрэгтэй байна гэмэд аяндаа биеийн өөрийнхөө зохистой хэмжиж эндээ очингууд хүнийх хийдий гэж гэдэг юм уу. Эсвэл нэг их өөрийгөө ингээд голоод юм байна гэсэн илүү тийм мэдрэмж авдаг гэсэн. Тийм байгаад байгаа. Тэгэхээр нөгөө хамгийн чухал энэ фокуслах зүйл маань чи болон та тийм ингээд хүн болгоо нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Ингээд бусдад хүлээн зөвшөөрөгдөж, бусдад таалагдахын тулд хүн амьдрах тусмаа өөрийгөө дотроосоо гэмтэйгэл яваад идэг. Тэгээл тайл хоосрох мэдрэмжтэй яваад идэг. Эргээд нөгөө бусдад таалагдлаа гэхэд эргээд чиний нөгөө доторх тэр зүйл чинь гэдэг яг гүйцэтгэх юм уу, хангах юм уу гэдэг асуултыг аюул сайн тавих хэрэгтэй. Тэр нөгөө бусдаас хамаарахгүйгээр хүн өөрийгөө дотроосоо хайрлахгүй юм бол чамаас өөр хүн чамд өөр хинч байх байхгүй чи өөртөө л ба. Тэгэхээр ингээд доторх тэр хүнээ айгүй хайрлаад хүлээн зөвшөөрөөд ингээд их юм бол давхарч гэсэн бие физиолог гаднах харагдаж байгаа тэр сул тал гэж яриад байгаа том амартай байна уу жижиг амартай байна уу хөөрхөн байна уу муухай байна уу сайхан байна тэр бүх сэтгэл зүйн асуудал маань давхар шийдэгдэг гэсэн. Хүн өөрөө ингээд нэг хамгийн хайртай хүнээс зөвхөн ингээд амар хайртай байгаа хүнээ харахад тэр хүн ингээд ямар ч өөсөөгүй айгүй гоё харагддаг. Тэр хүний сул талыг хараад шүмжлэх гэдэг шүү дээ. Тэр яг өөрийнхөө хамгийн хайртай хүнээ яг яаж хайрладаг шигээ өөрийгөө яагаад хүнд гэж хайрлаж болохгүй юм. Яа хүлэн зөвшөөрч болох юм. Харин ч өөрийнхөө сул тал гэж бодож байгаа зүйлээ илүү их өөрийнхөө давуу тал юм шигээр хүлээж аваад тэрийг илүү тодтоолж чи ингээд давтагдчихгүй цорын ганц гэдэг юм. Чиний өнөөдөр мэдэрч байгаа тэр олон зовлон бэрхшээл бас чиний ингээд өнөөдрийн хүртэл пуулсан тэр давсан олон зовлонгууд тийм асуудлууд энэ бүх зүйл чинь давтагдчихгүй байхгүй чамайг ингээд өнөөдрийг бүтээсэн энэ хүн тусдаа ингээд ийм онцгой хүн болсон. Тэр ингээд давхар ингээд чиний бие физиологч гэсэн хизээч давтагдчихгүй үнтэй ч адилхан биш. Тэр ингээд энэ байгаа цорын ганц хүнийг чи яг байгаль зүгээр амьдруул. Яа заавал нэг од ч юм уу эсвэл яа заавал хинийг хэлсэн тэр үгэнд нь багтаж тэрэнд нь цогцолж өөрийгөө ингээд тааруулах гэж ядарч зовоод амьдраад байгаа. Энэ зүйлийг л айгүй ойлгох шаардлагатай. Одоо жишээлбэл би ингээд ийм хоёр юм бодоод байгаа хгүй. За нэг хүн өөрийнхөө давуу талыг за олж харж сурна гэдэг нэг асуудал юм шиг байна. Нөгөө талдаа энэний эсрэг зүйлээд хүн нөгөө өөрөө угаасаа ингээл амьдралынхаа хугацаанд бас сайнараа байх гал ингээл хичээл өөрийгөө хөгжүүлэхгээл одоо жишээлбэл хэдэн жилийн өмнөдөө харьцуулахад би нэг арай бие зүү авч сурсан ч гэдэг юм уу те эсвэл ингээд арай нэг хайтайхан нүрэ боддог болсон ч гэдэг юм уу гэл хүн ингээл өөртөө дэвшил хийгээл явдаг штеп. Тэгэхээр өөрийгөө хөгжүүлэх одоо энэ гадналаасаач бай доторчлаасаач бай хөгжүүлэх процесс болгон яг тухайн үедээ өөрийнхөө одоо сайн сайхныг олж харах тэр нөгөө сэтгэл зүй те энэ хоёрыг аягүй сайн ялгаад яг тэр тухайн мөчтөн л хондоо тэрийг ойлгож л явмаар юм шиг. Тэр яг сайн ойлгож хэлж чадчихна үгүй. Тэгж ойлгож байгаа байхгүй. Тэр яаж өөрийнхөө давуу талыг жишээлбэл олж харах ёстой. Одоо нөгөө хэлбэр талын зүйл шүү дээ. Энэ ингээд харагдах зүйл болохоос ш миний дотоод агуулга нь яг юу илээ гэдэг шиг гэд нөгөө за ингээд миний нэг зүйлийг шүүмжилчэнгүүт яг юу сэтгэл зүйн хувьд ингээд гэмтэж байгаа гэх нь өөртөө ихтэй байдлахгүй. Тэнгүүд нөгөө хүн ингээд хамгийн их дур булаам хамгийн хүмүүсийн сэтгэл мэдрэмжийг илүү өөртөө татдаг хүмүүсийг ерөн зүгээр бодоод үзье заа хэлээ. Яг ямар хүмүүс илүү гоё харагддаг өөртөө ихтэй. Ямар өөртөө ихтэй. Тэгэхээр ингээд тэр хүн ямар ч дүрс царайтай ямар ч байсан ч гэсэн тэр хүн маш их өөртөө ихтэй. Биеийн хэлшэмж дотоод сэтгэл зүй ингээд бүх зүйл нь өөртөө итгэх тийм хүчтэй байгаа тохиолдолд тэр хүний гадаад төрх тийм чухал биш болоо явчихна. Өөрөө ирэхгүй тэр хүнд дууралдаг. Өөрөө ирэхгүй тэр хүнтэй хамт баймар санагддаг. Тэр хүн рүү яалч хүн анхаарлаа хандуулдаг. Ийм зүйл байдаг. Тэр нөгөө хамгийн тэр чухал зүйл маань өөртөө ихтэй байдал ахгүй. Ингээд өөрийнхөө тэр зүйлийг хүн өөрөө хүлээн зөвшөөрөд өөртөө итгэх тэр итгэл маань айгүй чухал гэсэн. Тэр хамгийн дур булаам юм битээ. Эсвэл хамгийн гоё тийм төвс зүйл маань яг өөртөө өөрийнхөө хүчинд итгэж байгаа өөрийнхөө байгаа тэр бүх зүйлийг хайрлаж ойлгож
хүчтэй байгаа тэр мэдрэмж маань ялчгүй бусдад хүлээн зөвшөөрөгдөж хүмүүсийг татдаг гэсэн нөгөө өсвөр насны хүүхдүүд маань тэгэл өөртөө л анхаарал авахыг хүсэж байгаа тийм л хүсэл хэрэгцээ байгаа байхгүй ингээд анхаарлыг авах чинь хөвгүүд юм ч гэдэг юм охтууд юм ч гэдэг юм. Гэтэл тэн дээр ингээд анхаарлыг авахгаар гадаад тэр нөгөө харагдаж байгаа зүйл дээр л өөртөө комплекс үүсгээд байгаа болохоос ш яг өөртөө ихтэй байх тэр бүх зүйлээ ингээд мэдрэмж маань байх юм бол ямар ч үед ч өөртөө хэнийг ч татаж болно гэсэн. Одоо энийг үзэж байгаа охтууд маань манай аав ээж жишээлбэл намайг ингээ ойлгохгүй те түрүүний ярьсан ингээ суур асуудлууд гэр бүлтэнд байлаа гэж бодъё. Тэгвэл тэр хөвгч жишээлбэл ээж автаагаа ярилцаад ойлголцож олныг бол ойлголцохгүй ч байж болно шүү дээ. Тэгвэл тэр тохиолдолд одоо яг энийг үзэж байгаа хүүхд эндээс хариулт хайвал хоёлаа юу гэж зөвлөж болохоор байна вэ те. Тий, тэнгуү за манай аав ээж маань ийм зүйл дээр ингэсэн байна да гэдэг кодыг л надад өгсөн юм байна. Тэгэхээр энэ бол яг юм бодтой яг надад үнэхээр асуудал болоод байгаа зүйл биш гэдэг талаас яг хоо ийм орчингоос болоод ийм зүйлийг ингэж хэлээдсэн учраас би энийг өөртөө асуудал болгоод үсгээд байгаа юм байна. Тэрнээс биш энэ маань бол яг бодтой асуудал үгүй. Тэгэхээр ингээд одооноос эхлээд өөрийгөө яг л чи ганцаараа цааш амьдрах шүү дээ. Хинч чиний амьдралд оролцоод чиний өмнөөс чи амьдрахгүй өмнөөс чи тулах зовлон чинь хинч мэдрэхгүй тэр чи өөрийгөө л цааш тавьчих юм. Тэгэхээр ингийн тулд чи өөртөө хатуу хандахгүйгээр өөртөө шүүмжлэлтэй хандахгүйгээр өөртөө айл болох өөрийгөө хөгжүүлээд илүү хэсгэлцээд илүү их гоё байж өөртөө илүү их гоё тийм бүх зүйлийг нээлттэй болгож цаашаа амьдрахын тулд бити өөртөө шүүмжлэлтэй хандах. Цаашаа өөрийгөө яг юм байгаа боддоор хүлээж аваад өөрийгөө хайрлаад илүү их би гоё сайхан байхын тулд яг ямар боддоор өөрчлөх зүйл байл бас өөрчилж болно. Тэр хийх жингийн илүүдэлтэй ч юм уу эсвэл ингээд юм баад энэ дээр эрүүл мэндийн асуудал яг юу аа гэв. Би яг боддоор энэ асуудлаа шийдэхин тулд надад ямар үйлдэлүүд хэрэгтэй байна гэдэг дээр илүү фокус үйлдэл хийх хэрэгтэй. Тэгвэл хүмүүс санаа зовноор яваад идэг тэрэндээ бодоо шаналаад идэг. Гэтэл тэр зүйлийг өөрчлөх боломж байхад тэрэн дээр үйлдэл хийхгүйгээр наан санаа зовноо л өөрөө готролд оруулах. Тэгэхээр яг нөгөө цаанаасаа бас ингээд өгөгдсөн өгөгдөл бие физиолог маань уг нь бол давтагдчихгүй цаашаага чиний өнөөдөр голж исэн тэр нэг хэд хэрэгтэн маань цаашаага чиний бүр ингээд илүү давуу тал ирээдүйд болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Одоо жишээлбэл ингээд жижигхэн охтууд аягүй их ингээд санаа зовдөг тийм. Тэр ингээд жижигхэн хөх маань магадгүй яагаад том хөхтөө байх тийм ингээд хэрэгцээ шаардлага хангалттай юм гэхээр ингээд айгүй том хөхтөө одоо Кардашиан ч юм уу эсвэл ингээд нийгмийн фигюр болж байгаа гой том хөхтөө хөхнүүд ингээд яалччихгүй нөгөө амьдлаг байдлаар эрэгтэй хүмүүсийн анхаарлыг фокус татдаг. Тэнгүүд энэ гоё юм байна гэж ойлгочлаа тийм. Гэтэл нөгөө жижигхэн охтууд маань ингээд за яг тэр үедээ тийм байх хэрэгтэй маань гэж хөх хэлчихлээ гэж боддог. Гэтэл яг ингээд чамаа хэдэн жилийн дараа нийгмийн фигурууд маань ингээ өөрчлөлтөө том хүүхнүүд хэрэв муухай болчихлоо. Тэр чинь өөрийнхөө байгаа зүйлийг байгаар нөлөөлж авахгүй яг ингээ чиний биед чинь пропорц чинь дандаа таарсан өгөгдсөн зүйлүүд л чам заяагцсан баа гэсэн. Гэт нэг юм өөрчлөлөө гэхэд хүн цаанаа жоохон өөр төр төрхтөө мэдээ ч юм уу арай нэг жоох сонир болчихдог ч юм уу тийм байдал гардаг шүү дээ. Гэтэл ингээд бүх өгөгдсөн зүйлүүд маань хоорондоо дандаа юм уг зөгцсөн байд. Тэрийг яг ингээд гоо сайхныг харцдах юм бол хүн чинь ингээд тэр чигээр өөрийгөө харах юм бол ингээд автчихгүй аюу гоо зөслөнтэй харах. Одоо ярьж байгаа асуудлаа зүгээр бүр жижиглээд нэг жишээ болгоод ойлгож авч үзье л та. Өсвөр насны охтууд за нэг ангид байж байгаа хүүхдүүд нь за ангийнхаа хүүхдээс нэг чиний одоо чи тарган бүдүүн ч юм уу тийм тийм шүүмжлэлүүдээ аюу сонсд юм шиг байна. Тэгээд одоо шууд маргаашнаас ингээд эрчимтэй турыг эсвэл ингээд нүүрэн дээр батг гарчлаа энийгээ одоо ингээд арилгая яах вэ гэж аюух зовоол тэрэндээ ингээд гутраал хэцүү байдал аюух ордог. Энэ талаараас ингээд манайх руу бичиж явуулж авах уу. Тэгэхээр хэрвээ одоо жишээлбэл ангид чинь тэгээ чамд ингээд тийм юм тохиолдвол тухайн үед чи ингээд хамгийн түрүүнд яах хэрэгтэй юм бэ? Тэгээд яаж бүр ингээд бүр хүн хэмжээд хүртэл готарч асуудлыг бүр ингээд хөндрүүлэхгүйгээр ингээд бэлцэн хувьд шийдэж болох шийдэл юу гэж болох юм бэ тийм. За одоо ингээд нэг юм хүн яг тэр зүйлийг сул тал гэж хүлээж авахаараа маш их эмзэглэдэг. Тэгээ нөгөө эмзэглэхээр хүн өөртөө тэрэндээ маш их хаалт үсгээд нүрэндээ айгүйх батгатай байх юм бол хүний нүүр рүү харж ярихаа болчихно. Тэнгүүд нөгөө харилцаж байгаа хүн маань тэр нөгөө батганаас илүү өөрлөө харахгүй байгаа тэр харилцааны мэдрэмжинд ач холбогдол өгөөд илүү хин яа надтай явахгүй юм бол эсвэл ямар хаалттай юм бэ ч гэдэг юм ингээд өөр сэтгэлээр
ингээд магадгүй жоохон дургу байх ч юм ингээд ийм мэдрэмжүүд ороод ирдэг гэсэн. Тэгэхээр магадгүй ингээд за чи ямар мартамхай юм бэ гэд нэг хүн ингээд шүүмжлээд хэлчлээ гэж бодоход нэрээ би мартамхай штэ гэд тэрийг айгүй хэмзэлж хүлээж аваад улам мартахгүй тулд өөрийгөө ингээд айгүй их ингээд шүүмжлээд бүх зүйлээ зэгстэй болох гэж хичээдэг ч юм ингээд өөртөө айгүй асуудал үүсгэж. Гэтэл нөгөө бусдын хэлж байгаа тэр нэг чиний ингээд эмзэглүүлэх тийм сул талыг хэлчлээ гэж бодоход тэрийгээ эргээд хинэгнээс сул тал гэд улам тэрэндээ эмзэглээд хаагаад авах ш зүгээр хүн хүлээж авах тал дээр юу суралцж. Тийм ээ би мартамхай штэ харин тийм ээ гэл энийгээ дөнгөрөхөд дараа нөгөө хэлчихсэн тэр хүн маань улам тэр асуудлыг чи нэр ингээд чи одоо батхтай юм байна гэж хэлчихэнгүүт нөгөө хүн маань ингээд нэрээ би батхтай штэ гэд тэрэндээ айгүй эмзэлждэг тийм үү. Нөгөө дараа нь ингээд улам тэр эмзэлж байгаа өөрийнхөө сул дараа байгаа тэр мэдрэмжээ илэрхийлчихэнгүүт нөгөө маань улам тэр батхтай гэдэг асуудал руу н ороод дахин тэрүүгээр нь дооглоод оролдоод идэг байхгүй. Тэр оролдох мэдрэмжийг өөрөө өгсөн байна гэсэн. Гэтэл тийш дээ батхтай тэг яах вэ гэл энийг дөнгөрчөнгүүд за гэх тэр хүн ингээд нэг тэрэнд нь асуудал болохгүйгээр тэрийг нэг тоохгүй өнгөрчдөг. Өөрөө нөгөө тэр асуудал хүлээгээд авцсан ингээд ийм сул тал гэдэг гэд энийг дөнгөрч байгаа хүнийг нөгөө хүн маань тийм үү ийм үү гэхгүйгээр тэгэл хөнгөн байдлаар ч гэсэн тэр зүйлээр дахиж оролцдог баг. Тэр өөрөө тэр асуудлаа харин чиний хувьд үнэхээр асуудал болоо тийм батгай амжилтын ч гэдэг юм уу ингээд асуудал болоод байвал мэдээч энэ өсвөр насны үе бол яалтчгүй нөгөө ийм тослогжил их болж байгаа, тосны булчирхай их ажиллаж байгаа. Энэ үед илүү их нөгөө өөрийнхөө тэр байдлыг сайжруулахын тулд зөв нээлттэйгээр гэрийнхэнтэйгээ ээжтэй ч юм ойр дотны ихчдүүд нартайгаа ярилцаад энэ асуудлыг зүгээр яг яаж шийдэх вэ? Энэ асуудлыг яаж шийдэхин тулд эмнэлэг дээр очиод тэгээ ингээд зөв гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх үү, эсвэл даавраа яах уу, зөв зохицуулахын тулд асуул хийх үү гэдэг нөгөө өөртөө хийж болох зүйлсүүдийг аягүй сайн хийгээд тэр асуудлаа шийдэж болно. Шийдэгдэхгүй асуудал биш аа. Тэрэндээ ингээд өөрөө улам дарамтлаа шийдэж чадахгүй, улам тэрийг хүмүүсээс нуугаад тэгээд аав ээжтэй ч юм уу тусламж авах хэрэгтэй тийм харилцааны гэр бүл хүмүүс байхад тэдрээс улам ингээд нуугаал өөртөө асуудал үүсгээд тэр асуудлыг шийдэхгүй байгаад тусам өөртөө улам хүндрэлтэй болоо яваад байна. Яг энэ ярьж байгаа сэдвтэй холбоотойгоор өсвөр насны охтуудад мэргэжлийн хүнийхээ зүгээс жишээлбэл body shaming-ээс болоод зовоод байгаа асуудал үүсээд байгаа тэр охтуудад юу гэж зөвлөх вэ те? Энэ подкастаа бас өндөрлүүлэх гэж байна. Тэгэхээр зөвлөгөө хэсэг рүү ойлоо гэж байна. За би яг энэ дээр нэг body shaming гэдгийг нөгөө яг хүмүүс л зориулж хэлмээр байна. Энэ нөгөө ялч нийгмийн тогтсон хандлагаас шалтгаалж байгаа зүйл ахгүй. Магадгүй ингээд 1800-аад онд ч юм уу. Магадгүй илүү дэлгэрэнтэй арай том биетэй тийм эмэгтэйчүүд гоо сайхны бас фигур байсан шүү дээ. Ингээд тэр эмэгтэйчүүдийг харахаар айгүй гоё гэдэг чинь. Нийгмийн нэг өөрсдийн хин хэмжээг тогтоосны гоо сайхны цензур байна. Тэгэхээр тэр цензууранд хүн болгон багтах ямар шаардлагагүй зүгээр тэр зүйлээс болоод бид өөрсдөө комплекс үүсгээл тэр зүйл рүү ингээд хүн болгон бидийг адилхан болох гэж хичээдэг. Тэр чи яагаад бусдаас өөр гэж байна? Чи яагаад өөрийгөө яг өөрөөрөө ингэж хадгалж авахд асуудал үүсгээд байгаа юм бэ? Чи яг амина тийм үү? Чи яг зулаа, чи яг цэцгээ. Яг тэр зүгээр өөрийнхөө бодит байдлаа илүү их тодтогч байх юм бол чигээрээ л үлдэнэ гэсэн. Нөгөө утгаараа би биндээ хэлэх үгээ маш болгоомжтой байл гэж хэлсэн. Чи өөрөө тэр зүйлийг асуудал болгож яриад байвал эргээд чи өөрийгөө кодлоод гэдэг. Ингээд тэр зүйл маань улам асуудал юм шиг өөрийнхөө бодлоо кодлоод яваад байдаг гэсэн. Тэр нөгөө өөртөө хандаж өгж байгаа өгнүүд маань хүртэл шүмжлэлтэй байх тусмаа тэр маань улам асуудал үүсгэх учраас өөртөө зулах юм байггүй яах вэ? За тархацаад байд. За яах вэ? Ийм байж лээдэг ш. Тэгэл чи ерөө хажууч найз чинь тийм юмэр яриад ил юу гэж хэлсэн. Тэрийг өөртөө хэл. Дээр нь би бинийгээ санаандгүй байдлаар битгий хэлбэр төрсөр нь хэл. Чи ийм байна, чи тийм байна ч гэдэг юм уу. Би бинийгээ тодорхойлж байгаа тэр санаандгүй өгнүүд чи нөгөө өөрөө тэр зүйлийг айгу асуудал гэж бодож байгаа учраас хүнд хэлээд байгаа байхгүй ингээд. Чи өөрөө турахыг хүсэж байгаа учраас тарган байдлыг үзэн яддаг. Тэнгүүд хин нэгэн тарган байнгут чи тураач гэж хэлж байгаа нь нөгөө хүн рүү шууд хутаг зорж байгаа яг адилхан. Энэ бол бас миний асуудал учраас чиний ч гэсэн асуудал гэж хутаг зорж байгаа яг адилхан. Тэр би бинийхээ тэр нэг хувийн орон зай байгаа хэлбэр дүрсгээ тэр зүйлээр нь санаандгүй байдлаар хизээж битгий шүүмжил хэл тэр зүйл бол бидний хувьд нэг тийм асуудал ч юм уу бие биентэйгээ ярилцах тийм асуудал одоо тодорхойлт болж биш хүн хүний хоорондын харилцаа мэдрэмж бол
яг чамайг хүн гэдэг чинь хүлээж аваад яг байгаар нь ойлгож хайрлаж тэр мэдрэмжийг нь хуваалцах энэ зүйлүүд л хүмүүсийн хоорондын харилцаанд илүү байх хэрэгтэй. Гэтэл чинь ийм бай, тийм бай гэдэг нь хэлбэр төрсөнд оруулах гэж байгаа байдал маань тэр хүний сэтгэл зүйн хандлага аягүй тэр хэмжээгээр доогуурлаа. Ялангуяа одоо шилбэл өсвөр наснда ер нь бид нар сэтгэлийн хат гэлтэй эсвэл нөгөө нэг сэтгэл зүйн хувьд янз бүрийн одоо асуудлыг даван туулах чадвар гэж янз бүрээр нэрлэдэг байдаг шүү дээ. Ийм чадварт яаж суралцах юм хэрэгтэй юм бэ? За сэтгэлийн тэнхээ гэдэг зүйл бол хүнд ер нь хөгждөг тийм зүйл байгаа та тий. Тэгэхээр одоо жишээлбэл ингээд багасаа ямар нэг асуудлыг чи яг өөрөө бие дааж сонголт шийдвэр гаргаж хэр сурсан бэ гэдэг зүйл чинь л чиний аягүй чухал гэсэн. Тэгэхээр бие дааж сурсан хүн маань аливаа зүйлийг өөрөө хийж чадна гэдэг итгэл үнэмшилтэй болсон байдаг гэсэн. Энэ зүйлийг би давчж чинь, би энэ зүйлийг хийгээд чадчихж байгаа юм чинь дараа нь ч гэсэн ямар нэг зүйл надад тулгарх юм бол энэ зүйлийг чадна гэдэг итгэлтэй байдаг. Дээр нөгөө тухайн ямар нэг асуудал ингээ хүн тохиолдсон шүү дээ. Тэр болгонд өвдөлттэй мэдрэмжийг хүн ингээд мэдэрч идэг. Гэтэл тэр мэдрэмжийг хүн ингээд даван туулдаг. Яагаад тэр бүх зүйл, бүх сэтгэл хөдлөл мэдрэмж маань өөрийн гэсэн цаг хугацаа, төр зургийн хэдийг хаалгач чи маадгүй сарын туршны зүйлээс найзлаад чинь хаяавчлаа. Чинийг сар уйлна, 3 сар уйлна. Тэгээ чи тэр зүйлийг жилийн дараа гэхэд мартцсан л гэдэг байна. Тэгэхээр нөгөө бидний тохиолдох гэж байгаа зүйлийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ тохиолддог. Тэр зүйлээр тодорхой хэмжээний мэдрэмж сэтгэл хөдлөл мэдрэгддэг. Тэрийг тухайн үед нь хүлээж авч мэдэр. Тэгээд тэр хүлээж аваад болж байгаа процесс маань аяандаа гадагшилж дуустдаг мэдрэмж байгаа аливаа сэтгэл хөдлөл мэдрэмж. Тэрийг л айгүйх сайн ойлгох хэрэгтэй. Аливаа зүйл маань ингээд дуустдаг учраас ингээд тухайн үедээ мэдэрж байгаа тэр асуудлыг даван тулж байгаа зүйлүүд маань яваалээдэг, мэдрээлээдэг. Сүүлдээ тэр зүйлийг хүлээж авахтаа айгүй тэнхээтэй, уур чадaltaй, ингээд сэтгэлийн тэнхээтэй болдог, хөгждөг зүйл гэсэн. Тэгэхээр чи одоо шантарчиж болно зүгээрээ. Тэгтээ энэ зүйл чинь цаашдаа ингээд давж дуусны дараа ч илүү хүчрэг болно л айгуу сайн ойлгож байна. За тэр хоёлаа яриагаа энэ түрээд нэрлэе. За охтын подкастыг үзэж байгаа охтуудаа хэлэхэд ерөөдөө энэ дугаараас та бүхэн болгон өөр өөрийн гэсэн бие онцлогтой байгаараа давтагдчихгүй. За сэтгэлийн тэнхээ бол хүн болгонд амьдралын хугацаанд төвчдөг ийм зүйл шүү гэсэн хоёр одоо ойлголтыг илүүтэй тогтоож аваасай гэж хүсэж байна. Тэгээд подкастын талаар болон за мөн ерөөдөө ингээд манай төслийн талаар цаан сэтгэлээ бас илэрхийлээд сэтгэлээ илэрхийлээрээ комент хийрээ гэж хэлмээр байна. За дараагийн дугаар хүртэл баяртай. Баяртай.